Сайн мэцхан уу Сирак подкаст байна. За би social goal гэж явж байгаа нэг тийм хоёр шинжлэх ухааны ололт амжилт миний сонирхлыг аягүй ихээр татаад тэгээ та хэд ч гэсэн ярьж өгөх юм бол сонирхолтой юм болоо гэж бодоод энэ дугаарыг бэлтгэн хөргөж байна. За тэгтээ гарчин дээрээ жоохон та хэд сонирхлыг татах гад сүртэй гарчиг өгсөн байж магадгүй. Тэгтээ орж ирээд бас удахгүй авчих واخа. Тэгтээ над чиг бас жоохон сонирхолтой эрүүл мэндийн салбарын ололт амжилтын талаар сонирхдаг хүмүүс ядаж нэг 500 гаруй хүн байх байлгүй дээ. Нэг 500 views-тэй л бичлэг байх болов уу гэж би хувьдаа бодож байна. За эхнийх нь болохоор бол угаасаа Дауны синдромтой хүмүүсийн талаар байгаа. За Дауны синдром гэдэг нь болохоор хүний биеийн эсрэг хромосомын тооны өөрчлөлтөөс үүдэлтэй генийн эмгэг юм байна. За энгийн үед бид 46 хромосомтой байдаг ч гэсэндээ Дауны синдромтой хүмүүс 47 ширхэг хромосомтой буюу биднээс нэгээр илүү хромосомтой учраас тийм эмгэг үүсдэг юм байна. За учир нь бол 21-р хос хромосом 3 ширхэг бол балчгсан байдаг. За үүнийг шинжлэх ухаандаа бол trisom 21 гэж нэрлэдэг юм байна. За энэ илүүдэл хромосом жирэмслэлтийн үеийн хромосом хуваагдлаа алдаанаас үүдэж бий болдог эмгэг байгаа. За ээжийн үнд өвчний эс хуваагдах үед гардаг энэ алдаа нь хүүхдийн биеийн хөгжил, оюуны чадамж гадаад төрхөнд бол нөлөөлдөг гэдгийг та хэд маань бас сайн мэдэх байхаа. За Дауны синдром нь ямар ч буруу түнгүй буюу урагт ямар нэгэн гажиг үүсэх нь ихэвчлэн эцэг эхийн амьдралын хэв маягийн буруутай хэв маягаас үүдэлтэй байгаад идэх талтай харин Дауны синдромд бол ямар ч тийм буруутан байдаггүй байх нэ. Зүгээр л байглаас шалтгаалсан генийн үйл явц байдаг юм байна. За сүүлийн жилүүдэд генийн засварлах технологи буюу CRISPR буюу CRISPR гэж нэрлэдэг юм байна. За энэ нь болохоор илүүдэл хромосомыг эсээс устгаж, за энэ судалгааг Япон улсын Мие их сургуульд хийсэн сургуулийн генетикийн баг буюу Ретора Хашизумегийн удирдсан баг олон жилийн турш хромосомын төвшөнд ажиллаж ирсэн юм туршилтаа баг юм байна. За тэгэд Дауны синдромтэй эсийн нэмэлт 21 дэх хромосомыг устгах зорилготой судалгаагаа анх 2 жилийн өмнөөс буюу 2023 оны үед эхлүүлсэн юм байна. За эхэндээ зөвхөн онлын төвшөнд байсан энэхүү санаа нь болохоор CRISPR-Cas9 гэдэг генийн хайчиг ажилтдаг технологи гэсэн үг. Тэгэхээр түрүүн ургацсан байгаа 321 хромосом байгаа шүү дээ. Trisom 21 гэж нэрлэдэг. За тэрийг нь бол энгийнээр тайлбарлах юм бол хайчиг нэг тийм технологиор хайчлаад аавна л гэсэн үг. Амрахнаар тайлбарлал гэсэн үг шүү дээ. За мэдээж маш нарийн ажил. Яагаад тэгэхээр хүний эс доторх хромосомууд маш төстэй бүтцтэй учраас яг аль нь илүү харин аль нь үлдэх ёстой хромосомууд юм бэ гэдгийг ялгаж салахад анх бол маш амаргүй хэлсэн гэж Хажизүмэ доктор бол хэлсэн байлээ. За гэхдээ тэд үүнийг бол амжилттай мэдээд хийчихсэн. Анх 2025 оны 2 дугаар сард яг тус баг судалгааны үр дүн бол албан ёсоор нийтэд зарлаж ба дээрэс нь шинжлэх ухааны маш олон алдартай сэтгүүлүүд дээр бол нийтлэгдсэн байгаа судалгааны ажлууд нь. За тэгээд Дауны синдромтой холбоотой нэг ганц хоёр тоо мэдээллийг дурдах юм бол энэ нь бол нэрээ Дауны синдром чи нэр удамшлын эмгэг юм байл шүү. Тэгэхээр удамшдаг гэсэн үг тодорхой нэг хоёр удмын дараа гэх юм уу ач зээнэр дээр нь ч юм уу Дауны синдром удамших магадaltaй байдаг юм элэ. За дэлхий дээр ойролцоогоор 6-аас 8 сая орчим хүн бол Дауны синдромтой амьдарч байна гэж үздэг юм байна. За жил бүр дэлхийд даяар ойролцоогоор 200 мянга гаруй хүүхэд бол уг синдромтой төрдөг. За өөрөөр хэлэх юм бол 700 төрөлт тутмын нэг хүүхэд нь энэ синдромтой төрж байгаа гэсэн ийм судалгаа бас байна. Монгол яадаг вэ гэхээр за Монголд бол жилд дунджаар 75 мянган орчим хүүхэд бол төрж байгаа. За уг хүүхдийн за яг саяны нөө дэлхийн мэдээлэлээр Монгол бол яг Дауны синдромтой хүүхдийн бүртгэл энэ төр гэж бас нарийн тооцоо бас байдаггүй байх. Эсвэл би олж чадаагүй байх. За тэгэхээр саяны нөө дэлхийн мэдээлэл буюу 700 төрөлхт би нэг хүүхэд нь гэж бодохоор жилд дунджаар бол 100 орчим хүүхэд бол яг минимумда Дауны синдромтой хүүхэд төрдөг байж магадгүй Монголд. За Дауны синдромтой хүүхдүүдийн эсэд 21 дэх хромосом 3 ширхэг байдаг гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ нь оюуны хөгжил болон биеийн бүтэц яг дээрэс нь бол яг сурах тэр хөгжлийн үе шатад нь бол маш ихэр нөлөөлдөг. За энгийн хүүхдтэй харьцуулах юм бол сурах хөгжил бол нэгт маш удаан явагддаг. За бие махбодын хувьд бол онцлог шинжтэй та хэд мэдж байгаа. За дээрэс энэ бичлэгийн зургууд дээр бас харагдаж байгаа. Жижиг гар хөлтэй, хавтгай дүү хамартай, том нүдтэй. За нүдний буланд бол өвөрмөц зураастай бол ихэвчлэн байдаг. Тэгээ өөр хоорондоо бол маш адилхан. Одоо аав ээжээсээ удамшиж байгаа тэр царай зүсний генетикээс ангид
зөвхөн яг Дауны синдромтой хүүхдүүд хоорондоо аюу адилхан байдгийг таад мэдж байгаа. Дээрээс нь зөвхөн хүн гэлтгүү амьтад хүртэл Дауны синдромтой төрж болдог. Тэр нь хүртэл хоорондоо бас ээжлэн байдаг. За зарим тохиолдолд бол эрүүл мэнд талаас зүрхний гажигтай эсвэл булчин сулрах тийм эмнэл зүүн шинж тэмдгүүд бол дагалдаад явж идэм байна. За тэгээд харилцан ярианы чадвар бол маш дутмаг. За харилцан ярианд хариулт үзүүлэх чадвар нь бас айгүй дутмаг. Удаашралттай байдаг. Ийм ялгаатай байгаа. Тэгэхдээ бол Дауны синдромтой хүүхдүүд маш тийм дулаахан сэтгэлтэй, инээмсэглэмтгий, инэрэнгүү тийм зан аншинтай байх. Тийм тохиолдлууд илбэг байдаг. За тиймээс Дауны синдромын илүүдэл нэг синдромыг яг аль бие ёсоор эсийн төвшөнд нь гаргаж чаддаг болтол нь та хэд маань Дауны синдромтой хүмүүсийг өөр гэж харахаасаа илүү өөрөөр хөгжиж байгаа хүүхдүүдээ гэж зөв хандлагатай хандаасай гэж би хүсэж байна. За ингээд хоёр дахь шинжлэх ухааны ололт амжилт нь юу вэ гэхээр би зөв нөө сошиал гүйл гэж явж байгаад дохын эсрэг 100% хамгаалдаг вакцин гарчлаа гэж тийм гарчигтай анх уншсан байхгүй. Тэгэхээр амар вау л та гэж цаашаа судаад үзсэн ч яг үндэ бол тийм биш юм билээ. HIV гэдэг ийм тарилга гэх юм уу? Тийм л тарилга гэсэн үг. За HIV-г юу вэ гэхээр Human Immunodeficiency Virus буюу хүний дархлааны хомсдол үүсгэгч вирусын эсрэг тарилга гэж ойлгож байна. За энийг энгийнээр бас амархан тайлбарлаж үгийг гэх юм бол дохын хамгийн сүүлийн үе шатал гэж ойлгоход юу н хамгийн амархан байх. Дох чи өөрөө яг бэлгийн замаар хэдийгээр халдварладаг ч гэсэндээ яг яагаад үхэлд хүргээд байдаг вэ гэхээр яг хүний дархлааны системийг бүрэн устгачдаг ийм төрлийн эмгэг байгаа шүү дээ. Зөв хажуугаар зурж өнгөрсөн баг хүний бүхий л өвчин тусаад тэгээд төрөл бүрийн маш олон өвчлөлийг туссаар байгаа. Тэгээд нас урдаг ийм өвчин шүү дээ. За би тэгээд энэ тарилгаас өмнө ер нь өөр эмчилгээний төрөл байдаг байсан болоо гэж бодохгүй юу. Тэгээд энэ ч нөгөө HIV вирусын эсрэг гэсэн үг шүү дээ. Тэгсэн чи байд юм байна. Ер нь бол бас л нэг төрлийн таблеткин юм. За HIV болохоор халдвар аваагүй боловч халдвар авах өндөр эрсдэлтэй хүмүүсийг уг халдвараас урьдчилан сэргийлдэг тийм эмчилгээний арга юм байна. За тэгээд энийг нэрлэхдээ болохоор PrEP pre-exposure prophylaxis гэж нэрлэдэг ийм эмэн төрлийн бүтээгдэхүүн. За энийг тогтмол уух хэрэгтэй. Миний энэ ярих байгаа тарилгаас ялгаатай нь бол байнгын тогтмол хэрэгжилж идэг. За нэг ялангуяа бэлгийн хавталд орохоос өмнө нэгийг араас нь нэгийг ч юм уу тэгж нэг тийм системтэйгээр хэрэгэлдэг гэх юм уу? Эмийн системтэй хэрэглээ гэдэг чинь арай өөр өгдөн шүү дээ. 8 цагаар уух, өдрийн 3-аар уух гэдгээс нэг ялгаатайгаар гэсэн үг. За энэ PrEP гэдэг имийг уух шаардлагатай өдөр бүр уух шаардлагатай гэж байгаа. Бас айгу ядаргаатай бас тэгээд бас айгу эдийн засгийн гаргалтай гэх юм уу тийм байгаа. За энийг бол өдөр тутамдаа хийгээд хэвшсэн байгаа хүн бол HIV халдвараас 99% хүртэл хамгаалах тийм чадвартай эмийн бүтээгдэхүүн юм байна. За ямар хүмүүс түлхүү хэрэглээд байдаг вэ гэхээр бас дээрэс нь хэрэгдэх шаардлагатай вэ гэхээр хамгаалтгүй бэлгийн хавталд ордог хүмүүс. За нөгөө one night хийгээд идэг хүмүүс тийм ээ. За тэгээ HIV халдвартай нөгөө нэг хамтран амьдрагчтай гэр бүлийн айл нэгэн хүн айгуу дархлааны хомсдолтой тий хомсдолд орчоод идэг тийм хүмүүс ахам бол бас хэрэгжилж болдог. За эсвэл нөгөө олон хавтагчтай хүмүүс ч юм уу. Тиймэрхүү хүмүүс өртөх магадaltaй байдаг учраас эдгээр хүмүүсийг түлхүү хэрэглэх нь бол ач холбогдолтой эмчилгээ юм байна. За тэгээ бас нэг буруу ойлголт бас төрүүлж магадгүй гэж бодоод байгаа. Саяны нөгөө иймэрхүү хүмүүс хэрэглэн гэлчээр PrEP нь болохоор зөвхөн HIV халдвар буюу энэ дархлын системийг эвдээд байгаа энэ вирусаас л урьдчилан сэргийлэх төрлийн ийм учраас энийг хэрэглэснээрээ бэлгийн замын халдвар төвчнөөс сэргийлдэг учраас та хэд бол номер 1 арга байгаа шүү дээ. Бэлгэвч хэрэглэх гэдэг ийм арга байгаа. Тэгэхээр эн чинь яг хөвчлэн бэлгийн замын халдвар өвчнөөс ингээд цаашаа дамжраад тэгээ нөгөө доох тусчаад байдаг учраас HIV-г иймэрхүү хүмүүс хэрэглүүл түлхүү хэрэгтэй байд юм аа л гэдэг үднээс ярьж өгч байгаа шүү. За яг энэ шинжлэх ухааны гол амжилт нь юу вэ гэхээр Америк нэгдсэн улсын хүнс эмийн захиргаанаас буюу FDA монголоор бол эрүүл мэндийн яамнаас л гэсэн үг юм л да. За Lenacapavir гэдэг ийм тарилга байгаа. За би анх нөгөө вакцингээ харсан чинь тарилганы зураг байхаар нь л вакцины ийм хуруу шилний зураг байхаар нь л вакцингээ батсан байхгүй. Тэгсэн чинь вакцин юм шиг юм лээ. Вакцин ч болохоор урьдчилан сэргийлэх зорилготой эсвэл эмчилгээний төрлийн болчиход байдаг шүү дээ. За энэ нь болохоор тарилга. Зөвөр яг эм мөртлөө тариагаар хэрэгэлдэг л гэсэн утгатай юм байл шүү. За HIV халдвараас урьдчилан сэргийлэх зорилттой тарианы хэлбэрийг жилд ердөө 2 удаа хийлгэхэд бол хангалттай. За тэгээд
хүмүүсийн анхаарлын төвд бол маш ихээр орж байгаа ийм судалгааны ажил болсон байгаа. Lenacapavir гэдэг энэ тарилга нь яаж ажилладаг вэ гэхээр нэг ёсондоо бол хүний биед ингээд орж ирэх үед нь одоо дархлааны системийг дэмждэг бол биш. Зүгээр ороод ирсэн байгаа вирусыг одоо олшрох үйл явцын дарангуулдаг, халдварыг тогтоогоо сэргийлдэг тийм л одоо зарчмаар ажилдаг гэсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ дархлааны хариу урвал өгдөөдөг вакцин юм бол биш. Харин вирусын эсрэг үйлчилгээтэй одоо нөгөө natural бүтээгдэхүүн биш үү? Байгалийн гаралтай бүтээгдэхүүн биш. 100% яг химийн бүтээгдэхүүн. Химийн гаргаар авгаж авсан тийм бүтээгдэхүүн байна. За тэгвэл бол энэ юм чинь бол HIV гэдэг вирусын эсрэг одоо дэлхийн нийтийн тэмцэлд бол маш том махац бол гаргаж байгаа ийм том ололт амжилт байгаамаа. За тэгээд энэ хоёр зүйл бол над миний анхаарлыг маш ихээр татсан. Тэгээ сүүлд бас нэг зүйл айгүйх анхаарал татсан юм а. Юу вэ гэхээр шүдний бас яг ийм ижил төрлийн тарилга заяо. Ингээ буйл руу тарчдаг. А тэгтээ шүдний нөгөө нэг цооролтын эсрэг тэр дархлааг нь бас дэмждэг нэг тийм тарилга гарсан байсан. А дөнгөж саяхан мэдээлэлд гарсан учраас дэлгэрэнгүй мэдээлэл бол байхгүй лээ. Тэгтээ ямар ч тач нэг хэдхэн жилийн дараа бас заяо буйл руугаа зүгээр яг тийм тарилга тариулаад тэгээ шүд цоролтосоо сэргийлдэг тийм шинжлэх ухааны арга ч гэсэн гарч ирж магадгүй юм байна гэж бас бодсон. Тэгэхээр ихэнх Монголд байдаг хүмүүс тарилга, вакцин бол маш муу гэж бодод байдаг. Муу гэж бодсноосоо болоод бас улаан бурхан маш ихээр тусаад байгаа шүү дээ Монголд. Тэгэхээр би болохоор яг үүний эсрэг хүмүүс аахгүй вакцинд дуртай тийм хүмүүс нэг аахгүй. За тэгээ би бас нэг юм плейлист YouTube дээр үүсгэе гэж бодож байгаа. Одоогор бол нэгт болсон явдал хоёрт нь сенсацтай хэрэг. За подкаст хамгийн ихэнд эхэлж исэн хөлмөр ба шүүх гэдэг ийм гурван төрлийн плейлист байгаа. Нэг 10 видеотой. За энэ бол 11 дахь видео байх болов уу гэж бодож байна. За тэгээд дараагийн дугаар болохоор би шинэ плейлист үүсгэж байгаа. Энэ плейлист дээр бол Монголд болсон явдал гэж нээгч байгаа гэсэн үг. Тэгэхээр их сурвалж нь бол шүүх цэгийн байна. Тэгээд Монголд сошиал дээр л нөгөө сайн нэг амар юм болоод шүү дээ. Gmail-д эхнэрээ олон удаа хутгалж хүнээсэн хэрэг ч юм уу тэг гэх мэтлэн эсвэл нэг орон нутгийн дэлгүүрт эмхтэй хүнийг затсан ч юм уу тэгээ сошиал хөгжсөн учраас л эдгээрхийг бид нэр одоо мэдээд байгаа боловч Монголд бол маш олон хэрцгий алгууд гэмт хэрэгүүд бас гардаг юм байлээ шүү. Тэгэхээр би тиймэрхүү зүйлсүүдийг урьдчилан сэргийлэх зорилгоор бас ярина гэж бас бодож байгаа. Тэгэхээр дараагийн дугаар шинэ плейлисттэй уулзах нэ. Тэгээд баярлалаа баяртай.